Game Point Podcast 7 хоногийн дундуур цааш шинэхэн дугаар Breaking News та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Мэдээж манай Game Point Podcast-ийн ивент тэтгэгчээр Social Pay ажилладаг. За Social Pay маань Google Pay аль биесээр нэвтрүүлж эхэлсэн дэлхийн 100 гаруй орнд ашигладаг энэ Google Pay төлбөрийн системийг та бүхэн голомт банкны аль биесны Mastercard болон T-branding картыг Social Pay-тэй холбосноор хэрэглэх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна. Ингээд од битүүрийн хувьд өнөөдөр босон халуухан хоёр сэдвийн талаар ярилцахад бэлэн болоод байна. Social Pay application-ы найз авирын аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгчид application шинээр найз авирах бүрдээ дарга шатлалын дагуу мөнгөн урамшуулал аваарай. Урилгаар амжилттай бүртгүүлсэн таны найзтайч мөн нэг удаа мөнгөн урамшуулал олгох болно. Application бүртгүүлгийн найзтай урилга илгээж найзтай нь амжилттай бүртгүүлсэн тохиолдолд урилга илгээсэн болон хүлээн авсан хүн тус бүрт нэг суглаа бэлгэлж байна. Харин та суулгаараа Унгар улсын Будапешт хотод болох Counter-Strike 2 тоглоомын Major тэмцээн үзэх эрхийн хацтан болох боломжтой. Social Pay найз авирын урамшуулал даян. Санаанд дурамгүй өглөө эсвэл санаанд дурамгүй үйл явдалтай нэг үйл явдал ингэж хоёр үйл явдал нэг өдөр ингэж давхцна гэж бас байдаг. Альнаас нь ярьж эхлэмээр байна. Крис Полоос л эхлэв тий. Үйл явдлын дараалал нь. За тийм. Орчин Америкийн нэгдсэн улсад одоо нэгсэндээ мегмар гаргаас лав гараг шилжих шөнийн 3 цагийн үед нэгэн үйл явдал болсны үхээр Los Angeles Clippers баг Крис Пол багийн холбон тоглогч Крис Полыг чи одоо багт хэрэггүй гэрлэггүй хар гэж хэлээд улмаар Крис Пол үнийгээ Twitter Instagram-д сторид оруулснаар энэ бүх үйл явдлууд эхэллээ. Los Angeles Clippers баг асуудлынхаа буруутныг Крис Пол гэж үзээд буцааж байгаа эргүү ер нь юу болоод энэ багийн түүхэндх магадгүй Los Angeles Clippers багийн түүхэндх бүх цагийн түүхэндх хамгийн шилдэг тоглогч байгаа гэж гэрлүүн хөөхөд хүрвэ. Ямар мэдээллүүд байна од? Гэхдээ юу болох юм бэ? Тэгээ угаасаа Clippers-ийн энэ жилийн амжилт угаасаа бидний төсөөлж яснаас ер нь лиг тэр чигээрээ төсөөлж яснаас хамаагүй бага үзүүлэлт явж байгаа шүү дээ. Underperform хийж байгаа тий. Тэгээд зөвхөн чиний хувьд бол бүр ийм байсан шүү дээ. Тэгээд ямар ч тийм тэр хэмжээнд хүрэхгүй байгаа. Тэгээд зөвхөн Крис Полын асуудал байсан гэж би бол бодохгүй байна. Гэхдээ Крис Пол нэг асуудал нь байсан болов уу гэж би бодож байна. Яг эхнээсээ ингээл сторонууд гарч иржлээ. Шүн 12 цагт би энийг чи уншсан шүү дээ. Чи энд 12 Атлантад 3 болчихсон юм ихгүй. Шүн уншчаад яач юу ч үгээд би тэгээд за locker room-д л нэг юм болсон юм байна да гэж би бодчихсон. Тэгээ Kawhi юу James Harden гэж би бодчихсон. James Harden-тай бас яаж салахтаа Houston Rockets бас тийм сайнаар салаагүй шүү дээ. Chris Paul, James Harden хоёр. Би тэгээд за энэ хоёрын нэгэнтэй муудалцлаа гэж бодсон чинь явж иж Ty Lue буюу Clippers-ийн дасгалжуулагч Крис Пол хоёр ер нь таарамжгүй харьцаатай байсан байна гэдэг мэдээлэл одоо гарч эхэлж байна л да. Tyron Lue тэр хоёр яагаад тийм харилцаа муу байдаг билээ? Гахах юм. Өнөөдөр нэг зүгээр шалтгаан Shams-ийн хэлж байгаагаар Ty Lue одоо ингээд Лайдогийн одоо мэдэрч байгаа нь болохоор Крис Пол ерөөсөө ингээд хөл дээр нэг шиг яваадсан гэж байгаа байхгүй. За бидний англиас орчуулж байгаа шүү. Зүгээр Монгол тим зүрцдэг байхгүй. Гэтэ монголоор ингээд орчуулад хэлэх юм бол монголоор орчуулаад урдуур нь ороод байсан. Tyron Lue-гийн хийх ажлыг Крис Пол урдуур нь орж хийх гээдсэн гэсэн. Хитрхи их ажилд нь оролцоод байсан гэсэн. Тэгэхээр зүгээр бидний төсөөлж байгаа locker room-д одоо ингээд уусаа тэгээд эхнийх нь мэдээд гисэн шүү дээ. Одоо Крис Хайнс ялуу leadership одоо багуудын лидерүүд хоорондоо ингэсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр муудалсан гэхээр яг Tyron Lue хин хоёр Крис Пол хоёр л хин лид хийх вэ гэдэг дээр л муудалсан юм шүү. Санал зөрчилсөн юм шүү. Муудалсан ч. Нэг нь дасгалжуулагч байгаад байдаг. Нөгөөх нь хувцсалах хүрээний лидер байгаад байдаг. Дээрэс нь Крис Пол бол Крис Пол шүү дээ. Энэ чинь 21 төлөөлөлтөд тоглож байгаа тоглогч. Хизээч чимээгүй байдаг. Талбай дээр болон талбайн гадна хизээч одоо юу гэдэг дуугүй байдаг. Үргэлж одоо илэрхийлэлцээр ирсэн. Дээрэс нь энэ хүн чинь багийн MVP-г өрсөлдөөн хүртэл ярьж ирсэн. Багийн номер 1 үргэлж номер 1 байсан ийм тоглогчтой. Тэгэхээр дуугүй байхгүй нь лав. Дээрэс нь тоглогч нарт ер нь бүх спортод нэг зүйл ажиглагддаг штэ.
тоглогч нар нас яваад ирэхээр хөл гарнаас илүүгээр ам нь илүү их ажиллаж эхэлдэг. Бүр илүү их ажиллаж эхэлдэг. Энэ бол бүр жам. Тий. Гөө. Харин тий. Уусаа Clippers шүү дээ. Энэ хүнийг энэ жил одоо Chris Paul-ыг сайн нэгтэй уусаа энийг мэдчих хэвээр байхгүй. Ер нь бол. Би бол гэхдээ энэ бүр ингээд бүх ингээд ситүэйшнийг шүү дээ. Одоо болж байгаа үйл явдлыг бурууг нь хай гэх юм бол Lawrence Frank гэдэг одоо энэ general manager нь л өгнө. Угаасаа энэ ростерыг анханасаа бүтэхгүй ростер бүтээсэн байгуулсан нь энэ хүний буруу. Тэгээд харалтаа энэ Chris Paul гэдэг хүн чинь шүү дээ. Одоо зодог тайлхаж байгаа зарлчаад 7 хоногийн дараа ингэж явуулж болохгүй шүү дээ. Тэгээд эн чинь энэ хүний чинь jersey нэг өдөр Clippers-ийн талбайд ингээд өргөгдөн шүү дээ. Clippers-ийн Clippers jersey-г мөнгөлий шүү дээ. Тийм хүнийг ингэж явуулна гэдэг чинь одоо Lakers Magic Johnson-ыг хөөж байгаа шиг эсвэл Kobe хөөж байгаа юм шиг л байхгүй. Байж. Хоёул надад асуудал руу ч орно. Гэхдээ энийг юу яа тэрийг сүүл рүүгээ яриа. Одоо яагаад одоо өнгөрсөн үеэр Chris Paul 82 тоглолтод оролцсон тийм үү? 82 тоглолтод оролцсон. 82 нэгж тоглолт өнжөөгүй. Тэгээд дээрэс нь Chris Paul оцсон баг болгоно амжилтыг ахиулж идэг. Энэ бүр 20 жилийн хувьд статистикээр батлагдсан зүйл байхгүй юу? Тэгсэн чинь карьерт анх удаа энэ жил оцсон баг нь унчаад байгаа байхгүй юу? Анх удаа оцсон баг. Тэгэхээр асуудал нь би хэлэх гээд байна. Асуудал нь Chris Paul байгаагүй хаа л гэж хэлэх гээд байна. Асуудал нь Chris Paul байгаагүй. Асуудал нь Clippers өөрсдөө байсан баг. Clippers-ийн тэр том толгойтой тоглогч нарт байгаа бах. Ялангуяа тэр хоёр том толгойтой тоглож байгаа шүү дээ. Тэдний дуу хоолой, тэдний нөгөө нэг хардаг чиглэл Chris Paul-ийн тэр нөгөө зөвлөгөөнүүдтэй ч юм уу эсвэл тэрнтэй таараагүй бах. Тэгэд би магадгүй Chris Paul-ыг зөлж гэнэ үү гэж харж байна. Золиос. Гүг. Кавай чи энэ Chris Paul-ыг хийдэг шүү дээ. Chris Paul-ыг золиод юу үргэлжлэх юм? Chris Paul rotation-аас хасагдсан байгаа тоглогч шүү дээ. Хараа яг амжилт угаасаа юм сүрцэн байгаа даа шүү дээ. Энэ үлрэлийн амжилт. Тэгээд Lawrence Frank дараа нь хэлсэн дэлэл дээр бид нар амжилтандаа бол Chris Paul-ыг буруутгах байгаа юм шүү. Энэ амжилтанд бид нар одоо яг үндэ юм муу сагсан тоглож байгаа зөндөө олон шалтгаан байгаа гэж. Гэхдээ хамгийн одоо юу гэдгийг шүн дөлөөр ингэж явуулж байгаа шалтгаан нь юу гэхээр эн чинь хамгийн ихний болохгүй байгаа шалтгаанаа л Gas багаас холдуулж байгаа бэлгүй дээ. Миний харж байгаагаар Chris Paul тэр шалтгаан уг нь номер 1 шалтгаан уг нь байгаагүй баг. Гэхдээ Chris Paul-ыг золж ийн л гэж утгаараа хараад хэлээд байгаа байхгүй. Тийм л хэвээр. Одоо тэгээд яг энэ багт хийх ёстой зөндөө ажил байна. Тэгээд тэрнээсээ л эхэлж байгаа юм болов. Гэхдээ биш үү? Chris Paul баг 50-60 дахь асуудал байсан байхгүй. Тэгээд тэрнээс эхэлнэ. Би наадах чинь хэлээд байна. Өчтөр бид эпизод цацагдаад тэгээд дорж ах. Одоо маа Лос Анжелест амьдардаг дорж гэд маа ахад. Тэгээд Clippers-ийн улаан фэн ахгүй. Тэгээд маа эпизодыг сонсчоод Tyronn Lue халах уу? Tyronn Lue халаад хэнийг авсан дээр вэ гэж асуусан байхгүй надаас. Тэгээ би өнөөдөр Tyronn Lue бол бас тэр чи асуудал биш байгаа байхгүй одоо. Бас 30-40 дэх асуудал байхгүй. Одоо хамгийн түрүүнд солих юм бол Lawrence Frank гэдэг хүнээс л эхлэх хэрэгтэй. Lawrence Frank гэдэг хүний одоо энэ зурсан бантанг одоо цэвэрлэх хүн хэрэгтэй байхгүй. Одоо биш үү те? Одоо асуудал биш үү те? Одоо энэ Chris Paul-ыг short wave хийх үү? Эсвэл солих уу гэдэг л асуудал дээр л одоо яригдах гэдэг шүү дээ. Тэгээ энэ асуудлыг өөр нь шийдүүлээд тэгээ тэрнийхэн дараа цоошин GM авчираад тэгээд стажинкийн Tyronn Lue хаалах уу, одоо Kawhi Leonard-ыг солих уу, Harden-ыг яах уу, Zubac-ыг яах уу гэдэг асуудал руу орсон. Гэтэ ямар ч байсан биш те энэ баг аль хэдийн одоо ингээс шинжилэл хийхгүй бол одоо бүр ингээд тактиктаа тулж штэ. Байж да. Од чисээ хасах уу эсвэл солих уу? Los Angeles Clippers баг first apron боё нэгдүгээр босхийг цалингийн хитрэлтийн нэгдүгээр босхийг аль хэдийн давцсан ба. Тийм учраас тэд нар одоо тоглож нэмж авах ирэхгүй. Chris Paul-ыг хаслаа гэхэд тэд нар 13 тоглогчтой болох юм байлээ. 13 хасах уу гэдэг нь одоо ингээд эн чинь гэрлүүн явуулаад зүгээр ростертой бол байлгаад тэг ерөөсө тоглохгүй ингээд байлгахгүй. Тэгж авдаггүй эсвэл ерөөсө тим хоёр л сонголт байна.
хасчих юм бол 13 тоглогчтой байхыг лиг зөвшөөрдөггүй. Хамгийн ихдээ 14 хоног дараалал 13 тоглогчтой байж болно. Тэгээд заавал нэг тоглогч нэмж авах хэрэгтэй. Гэтэл Крис Полыг хасаад цалингийн өгөөд явууллаа гэхэд чинь first apron хитэрсэн учраас тоглож авах хэрэг. Clippers байх бол hard cap болчихсон. Угаасаа Крис Полыг гэртнээ хариулаад цалингийн төхөөсөөр аргагүй юм байна. Тэгээ ийм хүнд хэцүү нөхцөлд Крис Полыг гэрлүүн харих шийдвэрийг бүр Тайрон Ло өөрөө уулзаагүй гэсэн шүү дээ. Лоренс Франк бүр хэдэн 7 хоног ярилцааг өгсөн шүү дээ. Тийм, Лоренс Франк шүн төлөөр онгоцоор явж очоод Илэгээс онгоцоор Атланта руу явж очоод ингээд за чи гэртээ харагдгийг хэлжиж очиж ийн гэхээр тэр хувц солих руу ямар амар токсик байсан бэ гэдгийг чамд уншихдаггүй нод. Бар тэр токсик өрөөний ойлгомжтой л та. бүр ингээд халуун баг ингээд дүүгэж шүү Тий. дээ. Тий. Өөсөө тий чи бодлоо. Зөвхөн тэрийг хэлэх гэж Атланта руу нисэж очино гэдэг чинь тийм үстэй тий. Зүгээр гарч байгаа шинэ нэг мэдээлэл байсан. Яагаад ингэ шүн төлөөр хэлж байгаа юм чинь маш одоо юу гэдэг нэгдүгээр чинь ажил хэрэг бизнесийн тоглож хаасж байгаа ч гэсэн гэрлүүн буцааж гэсэн чинь ажил хэрэг яагаад шүн төлөөр болж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө өчтөр Лос Анжелес Клиперсийн онгоц 6 цаг саатсан юм байна л да. 6 цаг саатаа тэгээд Атлантад шүн төлөөр бууж таарсан юм байна. Тэгээд шүн төлөөр уулзаа. Тэгээд угаасаа нөгөө нэг Лоренс Франк өнгөрсөн өдрүүдэд шийдвэр бол нэм гарагт гарсан гэдгийг хэлсэн. Тэгээд нэм гарагаас хойш уулзах гэж явсаар байгаад өчтөр шүнийг хүргэсэн юм байна. Тийм учраас шүн төлөөр таарсан юм байна. Гэхдээ одоо дахиад асууя. Лос Анжелес Клиперс баг одоо нөгөө тоглогчийг хаснаглаа. Энэ хоёулын нэг зүйл дээр санал нэгдэж байна тийм үү? Крис Полыг хасна нэгдүгээр нь Крис Пол хувц солихны өргөс байгаагүй гэдэг дээр хоёулаа санал нэгдэж байна тийм үү? Хоёрдугаарт Крис Полыг хаслаа гэд Клиперсийн асуудал сайжрна гэдэгт хоёулаа итгэхгүй юм уу? За тэгвэл одоо энэ асуудлыг хараад дараагийн асуудлыг харъя. Лос Анжелес Клиперс баг Блэк Гриффнээс яаж салж илаа? Блэк Гриффин дараа нь Детройт Пистонс багтай хамт Клиперсийн ордонд тоглохоор ирэхдээ Стив Болморыг хараагүй юм шиг зөрөөд өнгөрснийг санаж байгаа зү. Багийн эзэн тэр бомтон Америкийн дэлхийн толгой тэр бомтнуудыг нэг хараагүй юм шиг өнгөрж исэн шүү дээ. Тэгж салж исэн, муухай салж исэн гэх юм уу? Гомдоо салж исэн. Багийнхан түгэнд магадгүй хамгийн шилдэг тоглогчийг үдэлтэй зарлалцсан байгаа энэ үйлрэлд нь гэрлүүн хөөж явуулаа. Клиперсийн имиж яг энэ нөхцөлд яаж харагдах вэ? Одоо юу гэдэг хамгийн буруу цагтаа хамгийн муугараа л харагдаж байна. Энэ жил биш үү Клиперсийн ордонд All-Star болох гэдэг байна шүү дээ. Тэр All-Star-ыг одоо хостих баг нь ингэж харагдаж байна. Тэгээд 27 онд идэх чинь бүх цалингийнхын зэвсгийг ингэж хоосон болгож яваад од тоглогч аавна гэдэг байна шүү дээ. Энэ бол мэдхгүй. Одоо ямар ч од тоглогч одоо за энэ багт очдог энэ хүмүүстэй ажиллаад хизээ нэгэн цагт ингэж хөөхтөх нэ штэ гэдэг тийм idea авч штэ. Авахаар байна штэ. Тэгэхээр энэ бол яаж ч зөв имиж бол биш. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд Стив Болмор хамгийн сайн одоо PR баг хөлсөлж аваад энэ имиж дээр ажиллах бол All-Star Monster бол эвгүүтлээ шүү дээ одоо. Нэрэл муухай имижтэй баг болж байна тий. Тэгэд Лүү Уильямс Лос Анжелес Клиперс баг шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг авч ирсэн. Лүү Уильямс яг сайхан жирэгцсэн байсан баха, хэлсэн байсан ба. Асуудал нь энэ анхны удаа биш. Ийм одоо ингэж муухай салж байгаа нь. Тэгэхээр над Лоренс Франк гэдэг нөхөрт ч асуудал байд юм а гэж бас хэлсэн байна сая. Тий өнөөдөр харин тий хэлсэн тэр нэг нэвтрүүлэг өгдөг штэ тэд ирээдэг. Тэгээ тэрэн дээр тэгж байна. Намайг одоо ингэж солихгүй гэжсэн 15 минутын дараа би Атланта Хок болсон байсан. Хэлж байгаа. Яг зөвхөн тиймэрхүү юунууд байдаг л да GM-үүдийн юу байдаг. Гэхдээ зүгээр яаж ажиллаж байгаа одоо арга барил нь тэгээд олон хүний дургу хүрэгдэж штэ. Одоо дараагийн нэг асуудал. Энэ Крис Полын сүүлийн тоглолтоо эсвэл түүнийг авах өөр нэг ямар нэг баг байгаа гэдэгт чи итгэж байна уу? Яг Крис Пол хэрэгтэйгээд авах газар бол миний хувьд бол одоо байхгүй гэж бодож байна. Гэхдээ яг зүгээр чи Carmelo Anthony санаж байна уу? Carmelo Anthony бас яг ингэж Хьюстонээс хөөгцсөн шүү дээ. Хьюстон хаана л тоглох гэж байгаад буудалтаа тоглох гээд ингээд хувцас сольж исэн чинь тоглолт руу явах гэжсэн чинь Daryl Morey буудалд нь орж ирсэн ээ. За чи хувцас өмсөд ирэггүй.
одоо ингээ гэртээ харьцах гэж хэллээд яг ингээ хөөгдөд тэгээд ажилгүй болоод Damian Lillard баг хүндлээд баг багтаа авчихсан санаж байна Portland Blazers дөө. Тэрэн шиг хин нэгэн одоо гарч ирээ за үнэхээр Chris Paul-ийн одоо тэгээ энэ одоо 20 жилийн карьерийг хүндлээд авъя гэх юм бол нэг баг гарч ирэх. Түүншил яг ясам дээр Chris Paul-ыг солиод авчий гэсэн баг байгаа гэж би л харж чадахгүй. Яг ямар баг байх. Одоогийн байдлаар тоглогч авах боломжтой NBA-д 10 баг л байгаа юм байна. 10 баг. Тэр 10 баг нь одоо яг Chris Paul одоо бөмбөгийг нөгөө талаас нь харахад үнэхээр Clippers-ийн хэлсэн үнэн бол Chris Paul-ийн тэр өглөө яншаан дэнтсэн бол эн чинь бас риск штэ. Энэ авахыг хүсэж байгаа багуудад. Жишээ нь Oklahoma City Thunder үдэлтийг хийж өгөөгээд фэнүүдийн хүсэж байгаа шиг Oklahoma City Thunder үдэлтийг хийж өгөөгээд Chris Paul-ыг авсан чинь хувцал хөрөөг нь үнэхээр токсик болгочоод Lawrence Frank зүв байсан байж та гэж толгоогоо одоо Прошага суухгүй тулд хийж ирсэл харахыг хүсэхгүй байх тийм үү? Нэгдүгээр тий. Хоёрдугаар гэхдээ одоо ийм юм болсны дараа Chris Paul тоглохыг хүсэв. Одоо тэгтээ тэгвэл retire болох нь тодорхой болсон. Тэгээ ондоо баг авъя гэсэн ч гэсэн одоо яах хэрэг байхгүй шүү дээ. Одоо тоглох хэрэг байхгүй шүү дээ. Одоо зүгээр цалингаа аль багаас авах вэ гэдэг л асуулт үлдчихлээ шүү дээ. Тэгээд уул нь бол айгүй гоёор тий одоо мэдгүй бас одоо ингээд farewell tour хийгээд явах чинь гоё штэ бид нар Kobe дээр яаж харж илээ те би бас тэгээ Chris Paul-ыг тэгэл ингээд хэлэх юм болоо гэж бодсон чи яг энэ дээр байхгүй болно гэдэг чинь сайн харамсалтай. Сайн Charlotte Hornets дугны хэлсэн штэ тэр үдэлт харин тий тэгсэн чинь тэр үдэлтийг хийлэхгүй хэмжээний л төвчгүй байсан л болж таарах гэдэг юм л да Clippers-ийн гаргаж байгаа шийдвэр шүндүүлэр авчиж хийж байгаа шийдвэр тэгээд тэгэхээр сонирхолтой л үнэхээр сонирхолтой байна. Тэгээд дүгнэлт. Одоо чи чинь Lakers байсан бол чи Lakers солих уу? Одоо Chris Paul-ыг. Chris Paul чинь яагаад Clippers-д очсон? Би гэртээгүй орхон баймаар байна гэд Clippers очсон шүү. Хүүхдүүдтэйгээ орхон баймаар байна гэх тийм. Одоо тэгэнгүүт одоо Phoenix Suns юм уу эсвэл юу гэж яриад байгаа байхгүй. Lakers гэж. Lakers одоо чинь солих уу? Bronny James-ээр солих уу? LeBron-ыг байх дөө. Тий. Дараа жил юу юм гэхээс энэ жил юу гэж LeBron-ыг байх. Банана боотын настрыг гэр бүлээс илүү солиг үйл тэгээд хүүхдээр зүйл гэж үү. Гэр бүлээс илүү үнцэнтэй найз нөхөрлөл гэж юу ах юм бэ? Тийм үстэй. Чи боддоо тийм үстэй. LeBron-ы хүүхдийг бол гэдэг. Тэгээ Chris Paul-ыг авчдаг нөхөрлөл гэж одоо юу ах вэ? Гэ яах вэ? Зүгээр ер нь ингээд бодоод үзэх юм бол яг ингээд сагсан бөмбөгөө бодоод үзэх юм бол NBA-д Chris Paul-ыг солиод авчих одоо хүн баг бол байхгүй шүү дээ. Зүгээр карьерийг бодоод яг түрүүний хэлсэн шиг карьерийг бодоод энэ хүний одоо сүүлийн жилийн үнэхээр мартагдчихгүй өнгөрөөдөлтөд нь тусалчаа гэдэг нэг баг л гарч ирдэг юм бол. Хэрвээ тийм баг байна гэвэл Brooklyn Nets л байна. Yeah, maybe. Brooklyn Nets баг үлрэлийн гоё үлдэлтэй Spurs зайтай. Spurs-ийн талаар Spurs өөр юм анхаарлаа хандуулах байхаа. Би бол тэгж бодож байна. OKC. Би харин хэлээс саяны OKC дахиад аварга хамгаалж байгаа баг ямар ч илүү үйлдэл хийхгүй. Хүнд ийм баггүй. Аварга болох хэцүү. Аварга хамгаалах бүр хэцүү гэж ярьдаг. Яг гэх юм бол бүх хүн чиний эсрэг хамгийн шилдэг сайнаа гаргаж эхэлдэг. Тийм учраас нөгөө бүх хүн бүдүүвсэн гэж жижигхэн зүйл дээр унахыг үсэхгүй. Тийм учраас OKC ямар ч хийтэй зүйл хийхгүй. Ямар нэгэн farewell tour багийнхаа нөгөө фокусыг өөр юмд анхааралтыг хандуулахгүй. Тэгэхээр фэнүүдийн хүсэж байгаа шиг тийм зүйл би болохгүй гэдэг. Тэр ялангуяа Greg Popovich-ийн одоо Sam Presti-гээс тийм үйл гарахгүй гэдэгт би бол 100% итгэлтэй байна. Тэгвэл бас New Orleans байж болно. Zion одоо бэртцсэн. New Orleans бол одоо юу гэдэг байж болох сонголт штэ. Бас анхных нь одоо баг штэ эн чинь карьерийг нь гүсгэж одоо бойж үлсэн баг штэ. Тэр New Orleans байж болж, Brooklyn Nets байж болж байна. Зорилго нь одоо юу гэдэг өөр юм руу чиглэж байгаа баг байж болж штэ. Chris Paul-ийн өмсгөл зарагдах бах. New Orleans ч гэсэн одоо тэгтээ зарахгүй талбай нь хов хоосон байл штэ. Тэр нь бас туслах л байж магадгүй. Ийм байж болох уу? Имлэгийн орон дээр ч юм уу эсвэл нөхөн сэргийн хэмжлэгийн өрөөнд байж хата дахиад гимтэх юм боломж хүнд юу байдгүй. Тэр одоо энэ ч мэмч одоо тиймэрхүү experienceтэй хүн хэлэх бах та тэгээ
Хэцүү да. Тэр яг сая New Orleans чи сая Zion Williams-ийг сануулчихлаа. Zion Williams-ний талаарч тэр нэг мэдээ гарсан дахиад 3-7 хоног тоглохгүй нэ гинэ. Тэгээ Zion Williams ямар гимтлэр тоглохгүй юм гэсэн чинь hamstring гэстэй. Abductor гэсэн шүү дээ. Тэгэхээр үе муу л шиг. Өмнөх нь hamstring тийм. Шал өөр гимтлэр тоглохгүй байж үжсэн нь дахиад нэг гимтэл гараад ирж байгаа байхгүй гэсэн. Тэр хийзээ тоглох нь тодорхойгүй 3-7 хоногийн дараа амжилт үзүүлнэ. Мэдхгүй. Тэгээд Zion Williams нь угаасаа medical гэдэг юм харшилттайгаар bust гэдгийг бол миний хувьд ализээ болчихсон. Иймэрхүү зүйлсүүд гайхгүй бодоод Chris Paul New Orleans нүүдэлтийг нь хийж өгдөггүй юм бол чиний хэлдгээр өөр Chris Paul-ыг авах баг үнэхээр л энэ байхгүй юм шиг байна. Game Point podcast-ийн ивент тэтгэгч өвдөгний үе мөчний шингэн доктор Joint Movement Glucosamine тэгэхээр энэ Glucosamine ямар давуу талтай вэ гэхээр шингэн 1 литрийн савлгаатай тэгээд өдөрт 1 удаа угаал 1 удаагийн уултаар Glucosamine-ийнхаа өндөр тунгаар авах боломжтой учраас үнийг бид хэрэглэхэд хамгийн хялбар тохиромжтой дээрээс нь маш сайн гэдгийг онцлж хэлмээр байна. Үе мөчний шингэн доктор Ахмад Настан бэртэл гэмтэлтэй спортоор хичээлдэг, суугаа ажил хийдэг, хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүст зөв хэрэглэхийг үе мөчний шингэн доктор Glucosamine-ийг санал болгож байна. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, Ахмад Настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Chris Paul-ийн мэдээний араас ямар үйл бодол явдал болж байгаа гэхээр Giannis Antetokounmpo ер нь өнөөдрийн бас хамгийн том үйл явдлыг бомбыг тесэлтлээ тэрний өгөхээр Shams мэдээлэлээ Giannis Antetokounmpo түүний төлөөлөгч нь Milwaukee Bucks-ийн удирдлагуудаа уулзаад аль хэзээний ирээдүйн талаар хэлэлцээд хэлсэн гэдэг мэдээг өгсөн байна. Тэгээд бүр зарим их сурвалжийн мэдээлж байгаагаар Giannis солигдох хүсэлтэй аль хэдийн гаргацсан удирдлага эхлэхийн өмнө солигдох хүсэлтэй бүр гаргачихсан гэдэг мэдээнийг өгсөн байна. Ямар ч үсэн өнөөдрийн үйл явдлын араас энэ бол NBA-гийн бусад 29 баг төгж байгаа тохиолт тийм үү. Giannis солигдох гээд багтаага уулзж байна. Та нар одоо юу хийх вэ гэдэг мессежийг л Shams цацж гин гэж ойлгоод байна шүү дээ. Тийм. Тэгээ өнөөдөр Shams жоохон шарандаа тийм мэдээлэл цацах шиг болсон шүү дээ. Шүн Chris Haynes, Chris Paul-ийн мэдээллийг Shams-аас дөрвүүлж задлсан чинь өөрөдөө Giannis-ийг өнөөдөр задлсан гэдэг байхгүй. За тэр жок яах вэ? Giannis-ийн энэ асуудал уусаа аль дээрээс хойш яваад байгаа. Тэгээд одоо энэ бүр яг ингээд албчиж ийн их үү? Тэ албчиж боллоо шүү дээ. Одоо ингээ яг багтаага уулзна гэдэг. New York Knicks-тэй 100 ярьсан нь бол угаасаа нууц шуулцсан те. Тэгээ New York Knicks-т 2-7 хоног өгсөн байлээ. Ер нь одоо юу гэдэг эргүүлээд одоо трейд нь одоо юу мэдгүй Milwaukee Bucks гол нь юу өссөн трейдээр юу өсснийг мэдгүй. Гэтэ ямар ч гэсэн өссөн юм New York Knicks өгч чадаагүй. Тэгэнгүүт одоо ч гэсэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй шүү дээ. New York Knicks өгөх юм нь яг л хэвэндэл байгаа юм ч те. Тэгэнгүүт за окей, New York Knicks-ээс илүү өөр баг байна уу гэж хайж байгаа л одоо нөгөө жинхэнэ маркет дээр гаргаж тавьж үн хэлцүүлэх гэж штэ. Лукагийн трейдэн дээр Nico Harrison-ы чи хүмүүс барьж идэх гэдэг нэг шалтгаан нь яагаад ил гаргаж ирж тавьж бусад багуудад боломж олгоогүй юм бэ гэдэг үн хэлцэх боломж олгоогүй гэдэг нэг байд штэ. Дуудлага худалдаа явуулсан юм байл гэдэг байгаа штэ. Одоо Milwaukee Bucks л тэрийг л хийж лээ л да. Giannis сая хэдхэн хоногийн өмнө 2021 он хүртэлх жиргэнүүдэд устгасан. Тэрний үгээр Milwaukee Bucks багтай холбоотой бүх одоо юу гэдгийг ой санамжаа устгасан гэх юм уу та. Авраг авсан тэр юугаа хүртэл баг устгацсан байсан уу. Тэгээд Giannis Antetokounmpo өнгөрсөн жилийн хоёлаа энэ Game Point podcast-ыг эхлүүлээл ярьжсэн. Giannis ч хөөхөн зал хэрэглээл байгаа юм байл нь шүү дээ. Явах бэлтгэлээ баг багаар базаагаад байгаа юм байл нь шүү дээ гэдгийг хоёул ярьж л байсан. Гэхдээ ингэн гэдэг нь бол одоо цаг хугацааны л асуудал байсан тийм үү? Тийм. Цаг хугацааны асуудал байсан. Milwaukee Bucks хийж чадах бүх юм байсан. Тэгээд одоо ингээд тулж шүү дээ. Одоо хамгийн сүүлд тэр нөгөө ахыг нь авчраад одоо ингээд тулцлаа шүү дээ. Одоо энэс цаашаа хийх Giannis-ыг авч үлдэх ямар ч боломж үлдээг байхгүй. Тэгэхээр одоо Giannis happy байх, багын happy байх ганц зам бол одоо ингээд хоёр тишээ салахаас аргагүй л болчихно.
Гэхдээ гол нь одоо Янсын хүссэн газар руу тэгээд тэр газраас нь Milwaukee Bucks хүссэн юм авах тийм трейдийг л одоо гол нь ярилцж чинь гэдэг чинь хоорондоо ярилцж чинь гэж эйжент нь тэр трейдийг л хайх ажилтаа л олжлох шиг юм л да. Milwaukee-гийн хүсэж байгаа юмыг өгөх, тэр багийг олох. Гэтэ бас Янс явах, очиж тоглох. Тэгэхээр зөвхөн Milwaukee Bucks-ийн хүссэн юм өгөх баг бас биш юм шиг байна. Янс ч юм биш те. Өнөөдөр бас ингээл энэ мэдээний дараа ингээл бахан экспертүүд ярьж штэ. Янс биш те. Сая юу яхаа өмнө Лукагийн трейдийн дараа лөө эсвэл сая сизон эхлэхийн өмнө лөө би ингээ Европ тоглолчны бүх том маркетууд дээр очиосоо гэж хүсэж байна гэж хэлсэн штэ. Тэр нь өөрөө ч гэсэн Европ тоглолч штэ. Өөрөө ч гэсэн том маркет руу явмаар байна. Зөвхөн хожих биш. Зөвхөн юу биш. Том маркетер өшөө их мөнгө хийхийг хүсэж штэ. Харин энэ Янсын бас нэг юм зам байна одоо гэдэг. Чиний хэлдгээр Milwaukee Bucks Янсын төлөө бүх зүйлээ хийгээд одоо үнэхээр барчлаа. Одоо Damian Lillard-ыг хүртэл авчирлаа. Тэгээд болсонгүй. Тэгээд бүр сүлдө хасч үзлээ. Miles Turner-ыг авчирлаа. Тэг чи бүр арга ятсан л үлдэн штэ. Damian Lillard-ыг хасаад Miles Turner-ыг авчирна гэдэг чинь байж болох бүх зүйлээ хийлээ. Тэгээд үнэхээр ахыг нь авчирлаа. Бүр сүлдө дүүг нь авчирсан биз дээ. Хоёр талд гэрээтэй болгоод авчирсан. Дүүг нь авчирсан. Тийм. Танаас гадна дахиад дүүг нь авсан санагдаад их юм. Тэгээд тийм биш үү? Гэсэн Antetokounmpo байж тээ. Би харин хэлсэн шүү дээ. Ингэж жагаад энэ удирлаа дуусахгүй явж хүний муухай зан гаргаваа гэж. Тэгсэн чинь Янс үнэхээр бас юу гэдгийг жоохон овлоггүй зан гаргачлаа гэж би удаа хараад. Гэтэ яг хаа овлоггүй зан гэдгийг одоо яг Milwaukee-гаас яаж салахаас нь л харъя. Milwaukee-д ашигтайгаар салж ивэл тэр овлоггүй зам биш байхгүй. Тэр хин энийг хавь ойлгож байгаа зүйл байхгүй. Тэгэхдээ Янсыг хүсэж байгаа зүйл нь тэгээд шүү дээ. Нэг болохоор их мөнгө хүсэж байгаа юм шиг. Нэг болохоор телевизээр ярихаараа би авар голмоор байна гэдэг улс төрчиг юм яриад байгаа байхгүй. Наана харахаар иргэдээ гэж ярьж байгаа. Цаашаа харахаараа тэгээд за энийг юу байна гэдэг шиг юм яриад байгаа байхгүй. Хоёр зэрэгтэй байна. Үгүй харин тий. Яг юу гэж хүсэж байгаа юм. Аха. За одоо тэгээ бодод одоо нөхцөл байдал угаасаа ийм болцсон. За тэгвэл Янс том маркет дор очих юм байна. Бас ялахыг хүсэж байгаа юм байна. Том маркетад ялахад ойрхон ямар баг вэ? Чиний бодлоор. New York Knicks. New York Knicks. За. Тэнгүүт New York Knicks-ээс Milwaukee Bucks юу авах вэ? New York Knicks чинь юу бол байхгүй шиг санагдаад байна. Драфт ирэх үү? Драфт ирэхүүд байх. Байхгүй шүү дээ. Michael Bridges юу мөнгө гэж авахгүй чинь бол хамтсан шүү дээ. Эндийн тэгэхээр чи Milwaukee Bucks ашигтай биш байгаа шүү дээ. Towns-ыг авъя. Michael Bridges-ыг авъя. Anunoby-г авъя. Anunoby-г авъя. Ер нь бол хамгийн түрүүнд Anunoby-гаас эхлэх байх. Яг Янсыг авчих юм бол Anunoby баг юунд хэрэггүй шүү дээ. Next хэрэггүй шүү дээ. Тэгэхээр Anunoby-гаас эхлэх байх. Тэгээ Anunoby дээр нэмж хийнэ. Залуу тоглогч гэхээр залуу тоглогч байна уу? Байхгүй шүү дээ. Бараг. Гэхдээ байгаа бүхний л авъя л та. Яагаад үгүй гэж. За гэхдээ шүү дээ. Энэ үйлрэл бол ингээд болох юм болно шүү дээ. Зөвхөн хоёр багийн хооронд болох юм бол Milwaukee Bucks тэгээд дахиад нэг багийн хооронд болох юм бол ганц л баг трейд хийж чадна. Тэр нь San Antonio Spurs. Зөв one on one трейд болох юм бол. Хэрвээ өөр ямар нэгэн баг очих юм бол 3 4 түүнээс дээш багийн солилцоол болно гэсэн. Маш олон тоглогч нар оролцох солилцоо болно гэсэн. За San Antonio Spurs-ийн талаар удахгүй ярина. Би нэг хүснэгт бас бэлдүүлсэн маа тэрийг харуулна. Удирдал эхлэхэд Giannis Antetokounmpo Miles Turner-ыг авчираад ингээд тоглогч нарыг авчираад үзсэн чинь за ингээд би одоо ингээд Milwaukee-д үнчээ гэл ингээд яриад явж ирсэн шүү дээ. Юу тэрийг өөрчилж юу? Юу Giannis-ийн орон гарын бодлыг дахиад орноо гарнаа болгоч юу? Хожигдол. Хожиж явахад бол бүх юм сайхан шүү дээ. Эсвэл дөнгөж эхэлж яхад бид нар ингээд 9 сарын 1-нд хичээлд орохдоо ямар гоё хамгийн нөгөө ихний нүүрэн дээр 9 сарын 1 гэж хичтгэлээ. Тэгэл цаашаа ингээд утгагүй утаа болдог шүү дээ. Тэрдээ адилхан сизон эхлэхэд бүгдээрээ амар хаппи байж байгаа л хожигдоод ирэхээр тэгэл энэ байдалд л өргөж штэ. Уул нь хожиж исэн бол асуудал гоё сайхнараа л байгаа штэ. Тэгэнгүүт одоо standing S-дээр одоо баг евро гарцсан байгаа штэ баг. Тийм плей-оффын байрлалаас Washington Wizards Chris Middleton-д хожигдоод тэгж бүр тэрж байгаа юм бах та. Тэр хожигдлынхаа араас жиргэнүүдээ устгасан ш. Тэгээд
Milwaukee Bucks Янастайгаар энэ үлрэлт 8-8. Янастайгаар шүү хамт. Янас хүүгээр 1-5. Тэгэхээр Янастай байх үед дөнгөн данган 50% хийдэг баг Янасгүй болохоор сүрцэн баг болоод байна гэдэг чинь. Эн чинь Янас сэлгийн сууж байгаа үеийг хүртэл харуулах байхгүй. Янастай байхаа талбай дээр байхаар дөнгөн данган 50% тоглодог баг шилжчихдэг ан ман үздэг баг. Янас нэг сэлгээнд 10 минут амрахгаас суухаар тэр нь хождоггүй баг болчиход байгаа чинь ихтгэл үнэмшил нь эндээс унц юм болов гэж хувьд хардад. Ингээ бодохоор магадгүй бүх цаг үеинд Янас бол алдрын танк мөнгө шүү. Бүх цаг үеийн түүхэнд хамгийн шилдэг 10 тоглогчийн нэг ч гэж хэлэгдэхэд болох үз карьертай тоглож ганцхан аврагтай дуусна гэдэг бол хайрын шүү угаасаа тийм. Тийш үү. Хайрын байлг байх. Тэгээд энэ уусаа тэгээд энэ одоо Milwaukee Bucks Янас Антетокумпогийн зам салсан эрт салж байгаа нь харин баг айл айланд ашигтай байхгүй. Тийм бол яах гэж ах дүүнэрийг авчруулсан юм. Гүг харин хэлээд штэ. Бас Bucks бас хонглын үзүүртний гэрэл байгаад штэ. За ингэчүүл яачих юм бол ингэчүүл үлдчих юм болоо гэсэн нэг горилго байгаа л байсан. Тэгэл бүгдийг нь авчирсан баг. Тэгээд энэ яг мэдгүй одоо Янас авчир гэж хэлээгүй л үү. Одоо ингэж ийм зан гаргаж байгаа хүн. Зүгээр л Bucks өөрсдийнх нь хийсэн л асуудал байна. Тэгээ би одоо зүгээр яг энэ үлрэл San Antonio Spurs руу орчин гэж ганцхан боломжтой баг San Antonio Spurs гэдэг байна шүү дээ. Ер нь босод 29 баг бүгд цалин боломж байгаа шүү дээ. Тэглгүй бах. Одоо ингээ уцаа ингээ нөгөө лайна нэхэд бол 29 баг 29 л залгаж байгаа шүү дээ. Ер нь за ядаж юу хүсэж байгаа гэдгийг сонсно шүү дээ. За яах уу ийх үү гэл юм ярь шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ л залах. Уусаа залгах ч ёстой. Түрүүн тэр Янас Антетокумпо шүү дээ. 2 удаагийн MVP. Тэгээд шилдэг хамгаалан тоглогч. Тэгээд хамгаалттай эд үедээ яваа. Янас 3 дахь болоогүй байгаа шүү дээ. Сая хитгэн нэг юм л бүх цаг үеийн номер 1 онооны лидер болно ярьжсэн юм шүү дээ. Төв багтаа очих юм бол OKC-ийн орондоо өрсөлдөх ганц л баг болж гарч байгаа шүү дээ одоо. Харин тэгэхээр одоо миний би нэг үнцгийг тайлбарлах гэдэг. Golden State Warriors баг мэдээж том тоглогч. Jonathan Kuminga-гийн гэрийг хөдөлгөөд энэ төр Warriors зөндөө драфт ирэхэд байгаа өөрхөн драфт ирэхэд тэрийг аваад ингээд Jimmy Butler ингээд явуулаад тий. Эсвэл Draymond Green-ийг ч явуулаач юм ингээд нэг юм гайтайхан баг бүрдүүлчих. Giannis, Stephen Curry өөр хин нэг нь байх боломж бас байгаа. Тэнгүүд мэдээж New York Knicks багс ингээ боломж байгаа. San Antonio Spurs боломж байгаа. Тэнгүүд Янас өөрөө ямар хүн бэ гэдгээс Янас нэгдүгээрт аврах авахыг хүсэж байгаа. Хоёрдугаарт өөрөө олох боломжтой бүх цэд бүрээ өөртөө наахыг хүсдэг. Тэрний юу гэхээр ядуу гэр бүлээс гаралтай нэгсэндээ цагаач учраас цагаач хүмүүс юу гэхээр мөнгө хурааж хурж байгаа гэрлэгүүр явуулдаг нэг тийм зуршил гэх юм уу, тийм сэтгэхүй майнд нугасаа байдаг штэ. Тийм учраас эхнэр хүүхдүүдэд буцаац нэр Янасын эхнэр хүүхдүүд одоо грек амьдарч байгаа шүү дээ. Чи мэдж байгаа лөө? Тийм мэдэж. Яасан бэ гэсэн чинь хүүхдүүдийн сургалтыг бодё. Тийм учраас юу Америкт яг ингээд гайтайхан сургууль алга. Тийм учраас хүүхдүүдийн сургуулийг бодоод юу явъя? Грек руу явъя гэдэг эхнэр хүүхдний явцсан юм билээ. Тэнгүүд одоо миний нэг үзүүлэх гэдэг нөгөө хүснэгтэй харуулж чад үзүүлэх хүснэгтэн дээр юу гэхээр Янасын хүсэж байгаа New York Knicks, California, San Francisco, San Antonio гэдэг 3 хот дээр такс буюу улсын такс, мужийн такс, хотын такс гэдэг 3-ыг нэмээд энэ үйлрэлд Янас Антетокумпо 54 саяын цалин авч байгаа. Энэ 54 саяын цалин дээрээс яг одоо солигдож очих юм бол хэдийн гар дээр авах вэ гэдгийг би нэг GPT-гээр юусан 2 минутын дотор бодолсон. Тэг бодолж олуулаад энэ график хэлчихэж байгаа нэг аахгүй. San Antonioд очих юм бол энэ үйлрлийн 54 саяын цалингийн 34 саяыг авна. Сан Францискод ирэх юм бол 27 саяыг авна. Нью-Йоркт очих юм бол 26 саяыг авна. За ингээд энэ мөнгөнд дүн заяа. Мөнгөнд өнгөр San Antonio Spurs баг 8 саяар одоо Нью-Йорк Knicks-д очсноос илүү ашигтай тусч чинь энэ үйлрэл өөрт нь. Дээрэс нь Wembanyama, De'Aaron Fox өөрх юм байдیں۔ Wemby, Янас хоёр нэгднэгээ боддоод. Энэ аимшигтай сонсогдохгүй нь. Аимшигтай сонсож байна. Уусаа San Antonio Spurs бол яг очихоор багуудын нэг гэхдээ яг хүсэж байгаа том маркет нь мөн үү? Одоо ингээ харахад байна шүү дээ. Ингээд San Francisco, San Antonio хоёрын хооронд ингээд 7 сая байхгүй те. Нөгөөдхөөс нь Нью-Йорктоос 8 сая тийм үү?
Гэтэ энэ 8 саяг ба штэ тий. Endorsement-оор энэ том юунуудаас ч дор нь болно штэ тэр ялгааг бол. Сан Антони бол жижиг хот штэ. Texas бол Калифорни эсвэл Нью-Йорктэй харьцуулахгүй жижигхэн одоо юу штэ. Зах зээл штэ. Тэгэхээр яг мөнгөнд дүнгээ харах юм бол яг цалингаараа таксанд аалуулад байгаа юм шиг мөртлөө бусад эндорсментоор энэ чинь том зах зээлүүд чинь нөхөн штэ тэрэг. Гэтэ яг ингээд тийдэд штэ. Мөнгө олоод тэгээ хойчих баг гэх юм бол Сан Антонио яг мөнгө олох тал дээр бол нөгөө хоёр баг одоо Калифорни болон Нью-Йорктэй бол харьцуулахгүй байна. Харин тэгж бодохоор одоо ингээд Янасын төлөв хөрсөлтөө энэ дөнгөж өнөөдөр ингээд Альбиосорд нэг цонхоо нээж байгаа. За Янасыг аваарай гэдээ одоо нэгсэндээ дуудлага худалдаа эхлүүлж штэ. Тэгээд энэ дуудлага худалдаа хэдэн 7 хоног үргэлжлэх юм байгаа. Солилцооны 20 дугаар сарын 5-нд хаагдана. Тэгэхээр 2 сарын хугацаа байна. Эсвэл энэ үйлдэлийг дуустал үргэлжлэх юм уу? Бүүмэд. Ямар ч байсан Янас Антетокумпо Milwaukee Bucks үлдлээ гэд үлдэхгүй нь тодорхой байх тийм үү? Үлдэхгүй нь бол тодорхой. Тэгэхээр би сая Windhorse хэлсэн байлгүй. Хин хэлсэн байлаа. Хаашаа явах вэ гэх юм бол ерөөсөө Янасын очиж тоглоно гэсэн газар л солилцоо болно. Түүнээсэл Milwaukee Bucks дуртай газар өөрсдийнх нь дуртай газар л солино гэж бол байхгүй л гэсэн байл шин. Тэр ч тодорхой байх та. Янас шиг одоо өөрөө хааш явахаа сонгох байл үү? Тэгэхээр багт бас жоохон харамсалтай бас тий. Зөөж одоо ингэ бодё байж. Зүгээр би hypothetical ярьж байгаа шүү. Ямар хөөрцөн баг гэж тий. Янас Lakers руу очиж Луката тоглоё гэхий. Тэнгүүт Lakers болохоор Austin Reeves-ийг өгөхгүй, LeBron-ыг өгч чадахгүй, Лукаг өгөхгүй, бусдынгийн аваа гэх юм бол бүр хүчлээр байгаа трейд болох юм болно шүү дээ тий. Яг юм. Янасын оронд Рүү Хачимура, Гэб Винсент Кеннектиг авах уу? Солилцоо болохгүй шүү дээ. Угсаа зөвшөөрөхгүй биш хэрвээ тийм бодлоо гэж бодоход харин тий баг бол зөвшөөрөхгүй шүү дээ. Юу чиний хаан тоглох чинь надад бид нарт ямар хамаатай юм. Тийм одоо ингэж байгаа бол харин зөв жинхнээсээ хин хааврахаа үзхүүл гэхүүлгүүдээ Milwaukee Bucks удирдлагууд. Тий. Тэгэхээр харин миний хэлээд шүү дээ. Аль алиндаа ашигтай газар руу л явахаа зөвхөн Янсын тоглох гэж байгаа газар руу явна гэх юм бол тэгэхээр аль алинд нь ашигтай байх нь л San Antonio Spurs юм шүү. Ганц. Уулна. Нью-Йорк угаасаа тэр 2-7 хоногийн хугацаанд Milwaukee Bucks үгсэн тэр саналыг бодит болгож чадаагүй юм чинь одоо тэр санал дээрдэхгүй бах. Тийм, дээрдэхгүй бах. Гэтэ яг зүгээр өчтөр Нью-Йорк оролцож Бостонд хожигдсны дараа бас бодол нь өөрчлөгдсөн байж болно шүү. Арай илүү санал тавьсахыг үгүйсэхгүй. Өчтөр одоо Нью-Йорк Knicks бүр муудсан юм шиг. 4 жилээс бүр муудсан юм шиг. Харин тийм Anunoby байхгүй л да. Anunoby ямар чухал тоглогч вэ гэдгийг одоо харж штэ. Яг нөгөө нэг дээрээс нэг юм Anunoby Янс хамгаалж харагдахгүй л байлаа л дээ. Бас шалгандал. Одоо зүгээр яг Нью-Йорк Knicks-тэй яах юм бол Anunoby-г ондоо баглуу солиод тэгээ тэнчэнээс нь залуу тоглогч энэ төр авч маад одоо Milwaukee Bucks хэрэгтэй юм. Олон баг оролцож ижил Нью-Йорк Knicks авах боломжтой болчихтой л да. Ямар ч үсэн Янас Антетокумпо багаа шахаж эхэлж байна албаасаар солилцоо хийгдгийг шаардаж эхэлж байна. Энийг нээлттэй зарлаа. Нөгөө талд Los Angeles Clippers багийнхаа түүхэнд хамгийн шилдэг тоглож. Би өөр Clippers-ээс тоглож байсан хамгийн ийм өндөр Hall of Fame карьертай тоглогчийг төдийл нэг санахгүй бодоход Chris Paul магадгүй бүх цагийн түүхэнд хамгийн шилдэг тоглож байна. Харин энэ тоглогчтой Clippers яаж мохоо зан гаргасан бэ гэдгийг од бит хоёр ажлынхаа дундуур яран та бүхэнтэйгээ хуваалцахаар Game Point Podcast-ийн Midweek Report-ийг ажиллауллаа. Game Point Podcast хамт байсан Social Pay за мөн Joint Movement Colcosm үе мөчний шингэн доктор байлаа. Одоо өөр чамд хэлэх зүйл үлдсэн үү? Одоо ингээд free agency trade season эхэлж байна. Одоо бүр сонирхолтой болно. 12 сар тэр чигээр бид трейд ярина. Тэгээд бидэнтэй хамт байгаарай. Тий. Солилцоонууд хизэнээс эхлэх вэ гэхээр 12 сарын 15-наас эхэлнэ. 12 сарын 15-наас хойш тоглогч нарыг солих эрх нэг шинэ гэрээнүүдээс тоглогчдаг. Тийм болохоор ямар ч үснийг 2-7 хоног цуурхалд автсан 2-7 хоног болно харин 2-7 хоногийн дараанаас солилцоонууд аль биесээр эхэлнэ. Хэрвээ зүгээр боддоо
Оклахомалаа үнийг хүсэхгүй байх. Янас Антетокумпо ер нь одоо Милокида байж явах нь Оклахомад хэрэгтэй байхгүй. Яг аварга хамгаалах гэж байгаа баг. Тэд Сан-Антониуд очиосоо гэж хүсэхгүй байх. Тэд Голден Стейтэд очиосоо ч гэж хүсэхгүй байх. Бүр Нью-Йорк Никст очиосоо ч гэж хүсэхгүй байх. Бостонд очиосоо ч гэж хүсэхгүй байх. Бостон бас яагаад авчлахгүй гэж. Тийм үстэй. Тийм шүү дээ. Хамт байсан баярлалаа.